цуунаас бодлыг залуусаа жи бэлгэн мэдчилж байна. Та бүхэнд амлсан ёсоор өнөөдөр казеин уураг орсон ямар ч нүүрс ус агуулаагүй аягны кекс гэж хийгдгээ харуулъя гэж бодлоо. Юуны өмнө та бүхэнд нь орцыг нь танилцуулахад 30 г казеин уураг, нэг хагас цайны халбаг baking powder гэдэг нь унтагнаас, нэг ширхэг өндөгний цагаан, тэгээд ямар нэгэн самрын нунтаг оруулах хэрэгтэй. Ягаад тэгэхээр кекс бол угаасаа яаж ч удсан ямар нэгэн гурил шиг тийм нунтаг хэрэгтэй болно гэсэн үг. Одоо үүнийг хийхээс өмнө ягаад энийг хийх болсон юм бэ? Гол онцлог чанар нь юу вэ гэдэг талаар ярих гэж бодлоо. Өмнө нь би та бүхэнд нэг аягны кекс хийсэн. Тэр нь болохоор whey уураг болон овёос агуулсан байсан. Тэгэхээр орц одоо макрогийн хувьд бодох юм бол энэ нь болохоор нүүрс ус ихтэй уураг ихтэй тийм аягны кекс байсан. Тэгэхээр тэр нь бол ерөнхийдөө та бэлтгэл сайтай байх үедээ булчингийнхаа жин нэмэх үедээ хэрэглэхэд их зүгээр гэсэн үг. Одоо өнөөдөр хийж байгаа нь болохоор нүүрс ус, ямар ч нүүрс усгүй тийм аягны кекс гэсэн үг. Тэгэхээр энэ нь болохоор яг хүмүүс нөгөө жоохон хоолоос сойх юм уу, нүүрс усаас сойгоод нүүрс усаа хасах тэр үедээ хэрэг болох байх гэж бодож байна. Тийм болохоор энийг хий гэж бодлоо. За хамгийн түрүүнд хийх юм нь гэвэл 30 г казеин уураг буюу одоо шөнийн уураг. Энийн гол онцлог нь бол мэдээж эн чинь биед маш удаан шингэдэг болохоор одоо шөнө унтахынхаа өмнө хүмүүс хэрэглэхэд их таатай байдаг. Эсвэл бэлтгэл хийснийхээ маргааш өдөр нь одоо бэлтгэлгүй амардаг өдрөө өдрийн цагаар энийг хэрэглэх юм бол өдөржингөө таныг баг багаар тэр нь шингээд таны булчинг одоо амин дэмээр сэргэн гэсэн үг. За тэгээ 30 г энэс орно. Тэгээд өшөө та бүхэн сая хэлсэн энэ самарны нунтаг одоо энэ бол жишээлбэл одоо миндал самарны нунтаг байна. Ийм самарны нунтаг ордохгүй байгаа тохиолдолд зүгээр жирийн самар, дуртай самраа аваад хэрчээд эсвэл элдвэрээр илдээд нунтаг болгож болно гэсэн үг. Одоо энэсээ 25 г. Тэгээд baking powder одоо өсгөгч энэс цайны халбагнаас нэг хагас эсвэл тэрнээс жоохон бага байсан ч болно. За тийм хэрэгтэй орохыг шаардлагагүй. Тэгээ одоо энэ 3 нутгаа эхлээд сайн хольж утгана. За одоо юу хийх вэ гэхээр нэг ширхэг өндөгний цагаан өндөгний шартай хийсэн болно. Гэхдээ өндөгний шар нь мэдээ тодорхой хэмжээний тослог агуулсан болохоор би өнөөдөр болохоор яг тосоо зөвхөн самрын тос буюу одоо омегагаар авахыг зорьсон болохоор өнөөдөр зөвхөн өндөгний цагааныг ашиглалаа. Тэгэхээр одоо өндөгний цагаанаа шууд нутг руугаа хийлээ. Өндөгний шар нь орчлоо. Уг нь оруулахгүй гэж бодсон одоо яа гэх вэ? За одоо ингээд энийг хутгах юм. Ер нь ингээд яг хутгахад ингээд нэг хутгахдаа нэлээд сайн хутгаад ямар ч бүх нунтаг нь хуурай нунтаг нь сайн авцалдах хэрэгтэй. Одоо өөрөөр хэлбэл ямар ч зэн доороо нунтаг тонож болохгүй. Тэгэхээр сайн нухаж, сайн зууруулна гэсэн үг. За тэгээд ингээд хутгаад бэлэн болсон хойно одоо юу хэрэгтэй вэ гэхээр тарагнаас маш бага одоо яг энэ зурмаа хийх үедээ хэр барьцалдж जैन хэр өтгөн болсноос шалтгаалаад жишээлбэл одоо энд гэхэд нэг 2 цайны халбах ч юм уу тиймэрхүү байх хангалттай юм байна. Одоо тэгээд дахиад хутгах юм. За ингээд ерөнхийдөө зурмаг маань бэлэн боллоо. Одоо үүнийг пэйжэнд энэ пэйж одоо 750 Вт дээр байгаа. Тэгэхээр нэг минут 30 секунд байх хангалттай гэсэн үг. За дашин хэлэхэд өнөөдөр энэ талаар жоохон макрогийн талаар одоо nutrition fact одоо гэж ярьдаг орцны талаар дахиад жоохон ярих юм бол 30 г казеин уураг орсон. Энэ 23 г уураг агуулсан. 1 г нүүрс ус агуулсан байгаа. Тэгээд 25 г энэ самрын нунтаг орсон. Тэр нь болохоор 12 г тос орсон, 1 г нүүрс ус орсон, 6 г уураг орсон.
Тэгээд нэг өндөгний цагаан би сая өндөгний шалтгаан ашиглажлаа. Хэрвээ зөвхөн нэг өндөгний цагааныг цэврээр авах юм бол тэр нь цэвэр зөвхөн 4 г уураг гэсэн үг. Ямар ч тос, ямар ч өөр юм агуулахгүй цэвэр уураг гэсэн үг. Тэгэхээр нийтдээ энэ нь болохоор 33 г уураг, 2 г нүүрс ус, 12 г тос орсон ийм бэлтгэл болж байгаа. Энэ болохоор яг хүн орой ингээд хоол идснийхаа дараа дахиад гоё мэдмээр болдог. Тэгтэл нөгөө нүүрс ус ихтэй мэдчих юм бол харгалчих гад байдаг ч юм уу, эсвэл жингээ хасж байгаа хүмүүс гоё мэд сонирхолтой болчиход яваад байдаг. Тэр үедээ орой унтахынхаа өмнө хэрэглэхэд бас яг тохирно гэсэн үг. Өөрөөр яагаад гэвэл казеин уураг нь яг шөнө уун таныг унтаж байхад одоо regeneration гэж ярьдаг. Одоо яг таныг буцаагаад нөхөн сэргэх, булчингийн нөхөн сэргэлт явагдах үед хэрэг болно. Тэгэхээр таарна гэсэн үг. Эсвэл бэлтгэлийн дараа. За одоо бүгдээрээ харцгаая. Та бүхэн харж байгаа бах. Нилээн халуун, тийм болохоор жоохон хөрөх хэрэгтэй. Гэхдээ энэ бол яг цэвэр ийм кекс болсон байгаа.